За шинэ сангийн сайд маань бол энэ төсвийн хязгаараас гаргах явдлыг бол дэмжиж байгаа гэж ойлголоо. За хотын удирдлагын асуудал дээр энэ сэлб дэд төв гээд энэ төсөл бол нодлонгийн төсөвт 500 гаруй тэрбум төгрөгөөр газар чөлөөлсөн байдаг. За тэгээд одоо энэ барилгын ажил нь 1.78 их 80 төгрөг. Тэгээ нийтдээ ер нь бол ахаал 2.3 их 80 төгрөгийн өртөгтэй ийм төсөл болж байна. Тэгэхээр одоо нийслэлээр ирж байгаа төслүүд чинь ерөөсөө нэг юм 2-оос 3 их 80-аар байдаг бүр ийм жишг тогтчлоо л доо. Тэгээд дандаа ийм өндөр өртөгтэй. Тэгээд дандаа ийм одоо үр өгөөж нь тодорхойгүй, дандаа ийм одоо ийм үндсэн зарчмуудаа эвцэн ийм төслүүдийг л одоо нийслэл зүтгүүлээд байдаг боллоо. Тэгээд цаашид одоо бид нар ийм байдлаар явах юм уу гэдэг асуудал